Сайн байцгаана надуудаа та бүхэнд энэ өдөр гайхамшиг төсвөр нас гэдэг номны төсвөр хатуужил гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд төсвөр хатуужил гэдэг сэдвийн их нь болохоор хүн болгон одоо ингээд бид нар ингээд дандаа сайхан зүйлийг ингэж хүсч мөрөөддөг штеп. Ингээл ирээдүйд гой мэрэгчлээ болно гэд тэрэндээ хүрэхийн тулд бид нар одоо ер нь бол анханасаа өмнөх бичлэгүүд дээрээ анханасаа одоо ингээд багаар лист гаргаад зорилго руугаа одоо ингэж тэмүүлж эхлэх талаар юм ярьсан да. Тэгвэл одоо тэдрийг одоо ингээд ахиулах талаар өнөөдөр би ярих болно. Тийм учраас төсвөр хатуужил гэдэг нь болохоор хүн болгон одоо ингээд юмыг одоо ингээд чи өөрийгөө бүр үнэхээр ингэж барахгүй одоо ингэж болтлоо тэгж юу хийхгүйгээр одоо ингэж өөртөө зориг тавихгүйгээр одоо ингэж чадхаараа одоо ингэж гүрийж тэ одоо сонголт хийсэн бол чи одоо ингэж тухайн тоонд ингэж ерөөсөө ямар ч амралт авахгүйгээр завсралгаа авахгүйгээр одоо барина тэ утаснасаа 3 цагаас одоо ингээд өнөөдрөөс эхлүүлээд ингээд утасна ер нь өдрийн 30 минутанд л утасаа ингэж авна тэ энэ номыг одоо ингээд тодорхой заасан хугацаанд уншиж дуусгах нь гэх мэтэр ингэж одоо өөртөө зорилгоо ингэж хүрэхийн тулд ингэж юу тавина челленж ер нь бол өөртөө ингэж челленж тавина гэсэн үг. Тийм учраас хүн болгон маань одоо ингэж өөртөө челленж тавих юм бол одоо бид нар чи ингэж амар ингэж жоох хүүхдүүд учраас энэ насан дээр ингэж амар өксөлдөж, уртсалдаж одоо яах дуртай штэ. Одоо ингэж хоорондоо ингэж уралдаал тэ ингээд юмныг ингэж одоо ингэж биелүүлэх амар гоё тийм насан дээр байгаа учраас одоо ингээд гоё өөртөө челленж тавиад тэгээд гоё зорилгодоо хүрэхэд тань амжилт хүсье. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.